Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээл маань олон үнцэгт. За дадлага ажил өгсөн байгаа олон үнцэгтийг ангилах. Дүрсүүдийг ажиглаад ямар нэгэн шин чанараар нь 2, 3 эсвэл 4 хэсэгтээ ангилаарай. Хэрхэн ангилснаа тайлбарлаарай гэж байна. За эхний дүрсийг аваад үзье. Эхний дүрс нь болохоор эхлэлийн хэсэг болон төгсгөлийн хэсэг давхцаагүй учраас тахир шугам гэж нэрлэгдэнэ. Нэгдүгüүрт нь нэгт нь тахир шугам гэж нэрлэгдэнэ. За одоо 15 дугаар жишээг аваад үзье. 15 дугаар дүрсийг аваад үзье. 15 дугаар дүрс маань өөрөө эллипс хэлбэрийн дүрс, олон үнцэгт биш. Олон үнцэгт биш. За бусдууд нь болохоор олон үнцэгт мөнөө. За 2-оос эхлээд 14 дугаар дүрс хүртэл бүгд олон үнцэгт мөн гэсэн үг. За олон үнцэгтүүдийг зөв олон үнцэгт, гүдгэр болон гүдгэр биш олон үнцэгт гэж бас хоорондоо хувааж болдог. За олон үнцэгт гэж ер нь юу хэлэх юм бэ гэдгийг энэ слайдаас аваад үзье. Нэг шулуун дээр үл орчих зээгүүдийг дараалтуулан холбосон хэрчмүүдээс тогтох дүрсийг тахир шугам гинэ. За тэгвэл энэ дүрс маань юу юм? Тахир шугам. Тахир шугам. За тахир шугамын эхлэл төгсгөлийн цэгийг давхсан байвал битүү тахир шугам гинэ. За эхлэлийн болон төгсгөлийн цэг давхсан байвал энийг битүү тахир шугам гэж нэрлэх юм байна. За битүү тахир шугам. Битүү тахир шугамын талууд огтлцоогүй байвал түүнийг олон үнцэгт гэж нэрлэдэг юм байна. За энэ битүү тахир шугам дээрээс нь олон үнцэгт болж чадж байна гэсэн үг. За дараагийн слайд руу оръё. За саяны хэлснээр 1-р дүрс маань тахир шугам, 15 дугаар дүрс маань олон үнцэгт биш. Бусад дүрсүүд олон үнцэгтүүд байна. Үнд 2, 4, 6, 14 гэсэн дүрсүүд маань зөв олон үнцэгт. Дүрс 8 нь 8 дугаар дүрс болохоор эднэрээс ялгаатай. Юугаараа ялгаатай вэ гэвэл 2, 4, 6, 14 нь болохоор дотоод үнцгүүд болно. Талууд нь хоорондоо тэнцүү. Ийм учраас зөв олон үнцэгт. Харин 8 дугаар дүрс болохоор талууд нь хоорондоо тэнцүү боловч дотоод үнцгүүд нь хоорондоо бүгд дотоод үнцгүүд нь хоорондоо тэнцүү биш учраас энэ зөв олон үнцэгт болж чадахгүй гэсэн үг. За бүх талбай үнцгүүд нь харгалзан тэнцүү олон үнцэгтийг зөв олон үнцэгт гинэ. За зөв олон үнцэгтийн 1-р адил талд гурвалжин буюу зөв гурвалжин оршиж байгаа. За зургийг нь оруулаад ирье. За эндээс бүх талууд нь А уртаа буюу 60 градус, 60 градус, 60 градус гэсэн үг. За 2 дугаарт квадрат зөв
4 өнцөгт. За зөв 4 өнцөгт буюу квадрат. За квадратын бас бүх тал нь бүх өнцөг нь 90 градус, бүх тал нь B урттай гэсэн үг. За мөн адилхан зөв 5 өнцөгт дөрөвт нь зөв 6 өнцөгт бүх тал нь А урттай гэж ойлгвол нэг тал нь 120 нэг өнцөг нь 120 градус гэсэн үг. Энэ бүгдээрээ 120 градус гэсэн үг. За энэний хувьд нэг өнцөг нь 108 градус. Ингэж бүгд хоорондоо тэнцүү гэсэн үг. За яагаад 108 градус вэ гэвэл энэ маань өөрөө ингэж нэг 3 ширхэг гурвалжинд хуваагдж байгаа биз. За бид нэр гурвалжины дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус гэдгийг мэднэ. Эндээс 540 градус. За тэгвэл энэ 5 өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр 540. 540-ыг 5 өнцгтэй учраас би 5 дахь байна. Тэгвэл энэ 108 градус. Нэг өнцөг буюу альпайн 108 градус гэсэн үг. За энэ 6 өнцгтийн хувьд аваад үзэхэд энэ 6 өнцгт маань 4 ширхэг гурвалжинд хуваагдж байгаа. 4-ыг өрчих нь 180 буюу энэ маань 720 градус. Дотоод өнцгүүдийн нийлбэр 720. 720-ыг 6 өнцгтийн чинь 6 дахь байгаад нэг өнцгийг олбол 120 градус гэж олдож байгаамаа. За дараа нь дүрсүүд диагонал татсан байдлыг ашиглан дараах хоёр хэсэгт ялгаарай. Диагоналууд нь бүгд дүрс дотор байх. Диагоналуудын зарим нь дүрсийн гадна талд байх. За энэ 6 өнцгтийн хувьд болохоор диагоналууд нь бүгдээрээ дотор талд байна. Энэний хувьд болохоор дотор талд байна. За энэ хоёр маань дотор талд байна. За тэгвэл бас өөр энгийн бал цонгож аваад за энэний хувьд болохоор энэ хоёр диагонал маань гадна талд байна. Энэний хувьд болохоор ийм хоёр диагонал маань гадна талд байна. За энэ гадна талд байна. Энэ зарим нь гадна талд байна тийм үү? За тэгвэл энэ ромбийнхэн кайт буюу энэ болохоор дотор талд байна тийм үү? За тэгвэл дотор талд байгаа 3 ширхэг диагонал нь гадна талд байгаа улаанаар зурагдсан 3 дүрс байна тийм үү? 4 дүрс байна. За энэ диагоналууд нь бүгд дотор талд байна уу, гадна талд байна уу гэдгээс хамаарат бас энэ олон өнцгт хоёр хэсэгт хуваагдж байгаа тийм үү? За диагонал гэж бид нэр өмнөх ангид үзсэн байгаа. Олон өнцгтийн хөрш биш хоёр орыг холбосон хэрчмийг диагонал гэж нэрлэдэг. За 5 өнцгт хичнээн диагоналтай вэ? Зурж ашиглаарай гэж. За өдөр 6 өнцгт зураарай. Хичнээн диагоналтайг татаж болох вэ гэж байна. За 5 өнцгт оруулаад ирье. За нэг 2 диагоналтай. За энэ талаас 1 2 диагоналтай. 1 2 диагоналтай.
Эндээс 2 диагонал татагдсан, эндээс татагдсан. За тэгвэл 5 өнцөгт нийт хичнээн диагоналтай байдаг юм байна. Хараарай. Нэг, 2, 3, 4 5 диагоналтай байдаг юм байна. 5 өнцөгт 5 диагоналтай байдаг юм байна. За 6 өнцөгтийг харъя. Ой. Нэг оройгоос 3 диагонал гарч ийн тийм үү? Энэ оройгоос бас 3 диагонал гарч ийн. 3 дараа нэмхэн 3. За энэ оройгоос нэгэн гарчихсан. Үлдсэн 2-ыг зуръя. 2 диагонал. За энэ оройгоос 1, 2 гарчихсан. Ийшээ 1. За энэ оройгоос 3 гарчихсан. 3 байгаа. За эндээс 9 диагоналтай гэж. За 106 өнцөгтийн талын урд 1.5 м бол периметрийг олгорой гэж. За 106 өнцөгт болохоор периметр нь 6 талтай учраас 6 өрчгөнө. Нэгнийхээ талын урд А буюу 1.5 гэж өгдсөн учраас энэ 9 м гэсэн үг. 1.5 м гэж өгдсөн ба шүү дээ. За зургийг нь зурвал энэ А урттай гэсэн үг шүү дээ. А нь 1.5. Энэ бүгд хоорондоо тэнцүү буюу А гэсэн үг. 1.5 м гэсэн үг. За диагоналууд нь дүрс дотроо агуулгадж байвал гүдгэр олон өнцөгт. Дүрс дотор агуулгадахгүй диагоналууд байвал гүдгэр биш олон өнцөгт гинэ. Энэ гүдгэр олон өнцөгт. За энэ болохоор гүдгэр биш олон өнцөгт гэж англигдэх юм байна. За эндээс гүдгэр болон гүдгэр бишийг ол гэдэг байгаа. За энийг гэрээний даалгаварт хийгээрэй та бүхэн маань. За ингээд өнөөдрийн хичээл дуусж байгаа.